Зорилт 2-ын хүрээнд өдөр тутмын сургалт үйл ажиллагаагаар бага дунд бүлэгт зургаар унших арга, тулгуур дохионы арга, шооны аргыг ашиглан дуу шүлгийг заах, цээжлүүлэх, өөрт тохирсон эрүүл ахуйн дадал хэвшлийг бие даан хийлгэх зорилготой 4 бүлэг сэдвийн хүрээнд хүүхэд бүрт хүртээмжтэй 10 орчим багц хэрэглэгдэхүүний хийж, хэрэглэгдэхүүнээр дамжуулан хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжин ажиллаж байна. Ахлах бэлтгэл бүлэгт аюулгүй амьдрах ухаан сургалтын хөтөлбөрийн хүрээнд замын хөдөлгөөний тэмдэглэгээ, олон улсын стандарт аюулгүй байдлын тэмдэгт мэдээллийг видео бичлэг, мончи карт, хөтөч ном, зурган уншлах зэрэг аргаар өдөр тутмын сургалт үйл ажиллагааг зохион байгуулан хүүхэд бүр тэмдэгт мэдээллийг тайлбарлах, утга санааг ойлгох, илэрхийлэх чадварт амжилттай суралцж байна. Зорилт 4-ийн хүрээнд сургалт үйл ажиллагааны явцад дэмжлэг шаардлагатай хүүхдүүдэд зориулсан 600 гаруй сургалтын хэрэглэгдэхүүн, мэргэжлийн багш нарын бүлгийн ажиллаар хэлэлцэн эзэмшүүлэх чадварт тохирсон дасгал ажлын дэвтрийг бүлэг бүр хийж, нийт 180 дасгал даалгаврыг хөнгөнөөс хүндрүүлсэн хэлбэрээр төлөвлөн үйл ажиллагаагаа зохион байгуулж, хүүхэд нэг бүрийнхээ хөгжлийг дэмжин ажиллаж байна. Гадна тоглоомын талбайд хүүхдийн авирах, мөлхөх, шидэх, дамжуулах, биеийн хөдөлгөөнөө хянах, зохицуулах чадваруудыг эзэмшүүлэх зорилготой иж бүрэн тоглоом, дотор орчинд хэл яриа, математик сэтгэлгээ, зохион бүтээх, танин мэдхүйг хөгжүүлэх, лего ханыг эцэг эхчүүдийн дэмжлэгтэйгээр байгуулан өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж байна. Хүүхдийн хөгжлийг дэмжих авиасыг хөгжүүлэх, 4 төрлийн сургалтыг эцэг эх асран хамгаалагчийн хүсэлт зөвшөөрөлд үндэслэн ажиллуулж, аймаг бүсийн чанартай урлаан тэмцээнд амжилт үзүүлэн 4 удаагийн тайлан үйл ажиллагааг зохион байгуулан ажиллалаа. Багш ажилтан бүр манлайлагч, санаачлагч байх хамт олонны багаар хамтран ажиллах оролцоог дэмжих зорилгоор шин санаачлагын өдрүүд үйл ажиллагааг зохион байгуулж, багш ажилтны үр бүтээлтэй ажиллах, сэтгэл зүйн материалын орчин нөхцөлийг сайжруулан ажиллаж байна. Байгууллагын соёл багш ажилтны ширээний номыг ёсны зөвлөлтөй хамтран засан сайжруулж шинжилэн, хамт олонд танилцуулан, өдөр тутамдаа мөрдөн ажиллаж байна. Ёсны зөвлөлөөс сэтгэлийн үг 7 хоногийн аяныг өрнүүлж, бие биедээ урмын үг загтал хэлбэрээр бэлэглэх зэрэг нөлөөллийн шинэлэг ажлуудыг зохион байгуулсан. Эерэг уур амьсгал соёлыг төлөвшүүлэн ажиллаж байна. Хүүхэд эцэг эх асран хамгаалагчдын хамтын оролцоотойгоор түүх соёл, Монгол зан заншлыг таниулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд гэр бүлийн оролцоотой цэрлэх ёсыг таниулсан 23 цахим контент хийж, анги бүлгийн цахим хаягаар түгээн дэлгэрүүлсэн. Өдөр бүр сүү хаяныг эцэг эхийн дэмжлэгтэйгээр 10 сараас эхлэн зохион байгуулж, Дорнод Total Distribution компанитай гэрээ байгуулан, Аподерик компанид үйлдвэрлэсэн MNST 219 2011 стандартын сүг өдөр бүр 150-аас 180 хүүхдэд тогтмол уулгаж байна.